Өдрөө сайн уу? Хайшаа байна. Дараагийн үйлчлэгээ доктор Морил. За fixed mindset, growth mindset-ийг хамгийн анх Carol Dweck гэдэг Америкийн эрдэмтэн тодорхойлсон байдаг юм байна. За энэ тодорхойлолтын дээр яг юу гэж хэлсэн бэ гэхээр fixed mindset гэдэг монголоор болгоод тогтмол те одоо яг нэг тийм баригдсан сэтгэлгээ гэж бас хэлж болно. За энэ сэтгэлгээ нь ямар нэг юмыг мэдэхгүй, чадахгүй, тийм учраас би одоо нөгөө боломжгүй гэдэг юм уу те яг тэр ийм тогтмол юм баригдсан сэтгэлгээ хэлээд байгаа. За харин growth сэтгэлгээ mindset гэдэг нь болохоор юу гэдэг юм бэ гэхээр хараахан буюу not yet гэж хэлж байгаа. Одоо жишээлх юм бол би математикт муу гэж бодож байгаа нь болохоор fixed mindsetтэй хүний, fixed сэтгэлгээтэй хүнийг харуулдаг байна гэсэн үг байхгүй юу? За харин not yet буюу би хараахан математиктай сайн биш ээ. Гэхдээ би сайн болж болно, тэ суралцаж болно, мэдэж болно гэдэг сэтгэлгээтэй байх юм бол энэ нь growth mindsetтэй байна гэсэн. За тэгээ growth mindsetтэй хүн ер нь яг ийм хоёр сэтгэлгээтэй анханасаа төрчдөг юм уу гэдэг нь бол байхгүй. За тэгэхээр та амьдралынхаа туршид хизээ одоо энэ growth mindset те fixed mindset-ийн талаар олж мэдснийхаа дараа өөрийгөө өөрчилж одоо тэрээр шинээр суралцах боломжтой байгаа. Тэгэхээр одоо за би дандаа тэгж боддог ч юм уу. За би fixed mindset-тэй байна гэд хайчих биш. Би growth mindset-тэй болж болно гэдэг бодлоос чинь яг ийм өсөлтийн хөгжлийн сэтгэлгээтэй болох гараа нь эхэлж байгаа шүү. За миний хувьд бол ер нь бол growth сэтгэлгээтэй, growth mindsetтэй байхын тулд growth mindset-ээр ямар нэгэн одоо өөрийнхөө амьдрал хэрэгтэй те шин зүйлийг суралцахтаа ингээд баг-багаар суралцаад явж байгаа. Миний хувьд хамгийн анх би математикта муу, миний англи хэл муу учраас би тэгж чадахгүй гэж дандаа боддог байсан. Харин одоо би миний англи хэл хараахан сайн биш байна. Би англи хэлээ ингэж сайжруулж болно. Надад ийм аргууд байгаа. Би ингэж суралцсанаа гэж ямар нэг юм дээр дандаа mindset shift буюу би одоо ийм байгаагаа хараахан ийм байгаа юм чинь би ирээдүйд ийм болж болно гэдэг би mindset shifting хийж байгаа. Би яг fixed mindsetтэй байсан. Одоо баг-багаар growth mindset руу шилжиж байгаа. Ямар нэг юмыг би мэдхгүй чадахгүй гэж хамгийн түрүүнд тархиндаа сэтгэлгээтэй суулгахаасаа илүүтэйгээр хараахан мэдхгүй байгаа. I don't know yet. And тэгээд дараагийн удаа би одоо ингэж шинээр суралцнаа гэж одоо тэр сэтгэлгээгээ өөрчилж байгаа. За энэ fixed mindset-ээс growth mindset руу шилжих дөрвөн алхмыг бас таадтай хуваалцъя гэж бодлоо. Би одоо өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа. За тэгээд аль хэдийн үр дүнгээ өгөөд эхэлсэн, үр дүнгээ өгж байгаа. За энэ аргуудыг хэрэглэснээс хойш миний одоо сэтгэлгээний өөрчлөлт маш өөрчлөгдөж байгаа. За тэгээд энэ нь надад илүү олон боломж, илүү гэрэл гэгээтэй сайхан ирээдүйн рүү тэмүүлж байгаа гэж би бол маш итгэлтэй байна. Тэгээд та хэдийн амьдралд ч гэсэн маш гоё сайхан өөрчлөлтийг авчирч ирэх байхаа гэж найдаж байна. За тэгээд дараагийн энэ дөрвөн дасгалыг хэрэгжүүлээд үзээрэй. За хэдүүлээ энэ mindset shift-ийг яг яаж хийх вэ гэдэг энгийн дөрвөн аргыг хуваалцъя гэж ярьсан. За mindset shift-ийн fixed mindset-ээс growth mindset руу шилжих хамгийн ихнийх нь одоо easy буюу амархан арга нь юу гэхээр би чадахгүй гэж хэлж байгаа үгээр одоохондоо гэдэг үгээр солиод бодоод үзээрэй. За одоо жишээлх юм бол би англи хэл мэдгүй сурч чадахгүй гэж хэлэхэд таны доторх сэтгэлгээтэй таны одоо тархин дотор болж байгаа дал тухамсар чинь за би угаасаа чаддгүй юм байна гэд чадахын төлөө ямар нэгэн оролдлого ерөөсөө хийхгүй. За харин би одоохондоо мэдэхгүй байгаа гэдэг үгийг сонссон тархитай за энэ mindset яг яаж өөрчлөгдөх вэ гэхээр би одоохондоо чадахгүй байгаа сурах явцдаа явж байгаа, үйл явцдаа явж байгаа. Одоохондоо чадахгүй байгаа, одоохондоо болохгүй байгаа ч гэсэн би ийм хийгээд одоо жишээлх юм бол англи хэл сурах дээр байлаа гэж бодоход одоохондоо би энэ цагийн талаар мэдэхгүй байгаа. Одоохондоо би арай хүмүүсийн одоо ярьж байгааг сайн ойлгож чадахгүй байгаа. Тийм учраас дараагийнхаа өсөх хөгжих алхмуудаа хийх ёстойгоо чиний тарих өөрөө хайж одоо тэр аргуудыг бодож эхэлнэ гэсэн үг юм билээ. За харин чадахгүй гэдээ орхичих юм бол чиний тарих за тэгээд бусад бүх юм чинь чадахгүй гэдэг үгээр ингээд хязгаарлагдаад ингээд орхигдно гэсэн үг ээ. Тэгэхээр хамгийн ихнийх нь айгүй үр дүнтэй санагцсан. Миний хувьд бахалах юм бол би энэ аргыг бас маш сайн хэрэгжилж байгаа. Ер нь бол би чадахгүй штэ гэдэг үг амнаасаа ерөнхийдөө гаргахаа болсон. Тэгэхээр одоохондоо тэрийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр баг багаар ингэ суралцаад за тэгээд тэрийг мэдхийн төлөө явж байгаа гэж өөртөө байнга хэлж байгаарай. За дараагийн энгийн арга юу байж болох вэ гэхээр алдаанаасаа айх биш суралцах.
Бид нар ингээд ямар нэг юм хийхдээ за алдчихгүй дээ, тэгчихгүй дээ, ингэхгүй дээ гэд айснасаа болоод тэр зүйлийг хийж чадахгүй тохиолдол маш их байгаад байдаг. Тэр зүгээр л хий гэдэг шиг, just do it гэдэг шиг хийгээд үз, гол нь алдаанаасаа суралцах хэрэгтэй. За алдаанаасаа суралцчихийж яг тэр нөгөө нөхсөлт гэдэг юм чи яг тэндээ явагдаж идэг юм байна. Бидний тарих толгойд явагдаж идэг юм байна. За алдаанаасаа айгаад тэр зүйлийг эхлүүлэхгүй байх юм бол тэнд ямар ч одоо тийм өсөх боломж олдохгүй. Ягаад гэх юм бол бид нар тэрийг try хийж юу те хийж үзээгүй, эхлүүлж үзээгүй байгаа учраас. Тэгэхээр та яг одоо ямар нэг юм хийх гээд бодоод эхлүүлэхээс бизнес байдаг юм уу те, ажлаа солих байдаг юм уу, шинэ хэл сурах байдаг юм уу? Одоо юу байдгийг, таны амьдралыг юу хийж үзмээр байгаа тэрийгээ хийж үзээд за маш амжилттай явбал мэдээж амжилттай явна. За гэхдээ тэр дунд бас ямар нэгэн жижигч бай, томч бай алдаа гарч ирнэ. Алдаанаасаа айгаад хоош нь тавих биш, алдаанаасаа суралцах нь growth mindset-ийг бас нэгэн одоо growth mindset-тэй болох үйл явц юм байна гэж бас бодох хэрэгтэй. Тэгэхээр та алднаа гэж айхаасаа илүүтэйгээр алднаа гэж айхаасаа илүү одоо ингээд алдчихгүй дээ те ингээл би алдчихгүй дээ гэдэг айц чинь ерөөхдөө бол яг буцаагаад ингээд fixed mindset руу юм чинь явуулаад байна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлх юм бол би ингээд чадахгүй гэдэг юм руу чинь л явуулаад байна гэсэн. За харин хийж үзээд алдаа гаргаад алдаанаасаа суралцах нь болохоор яг growth mindset буюу яг тэр сэтгэлгээ рүү шилжиж гинэ гэсэн үг болоод байгаа. За дараагийн одоо growth mindset сэтгэлгээ рүү шилжих одоо ийм алхам юу байж болох вэ гэхээр амжилттай одоо тийм үүрэг авч явж байгаа амжилттай хүмүүс атаархах биш тэднээс суралцах. За одоо жишээлх юм бол бидний сошиал медиагаар харж байгаа, үзэж байгаа те ингээл ийм дэлхийн баячууд, томчууд, за Монгол дээр ярих юм бол Монголын одоо баячууд, томчууд ингээл ярьж байгаа өөрийнхөө хөгж хөдөлмөрөөр те бизнес эрхлээд маш мундаг хөгж байгаа хүмүүстээр атаархаад ингээд орхих биш. Тэр хүмүүсээс ингээд юунднаас нь суралцаж болох вэ? Юуг зөв хийгээд те ямар тадлыг тэд нэр өөртөө хэрэгжүүлээд ямар боловсролыг эзэмшиж аваад те ямар одоо дисциплинтэй ямар өөрийгөө ингэж даван туулж ялан дийснийхаа дараа ийм өндөрлөгт хүрж ийм гоё амьдралыг авч явж ийм эрүүл мэндийг зогслоож ийм гоё газар одоо тэг хүүхдүүдийг амьдраад байгаа юм бэ гэдгээс нь суралцах хэрэгтэй. Тэр суралцах гэдэг одоо тэр майндсет руу суралцах хэрэгтэй байна гэдэг майндсетийг байнга өөртөө ингээд бас хэрэгжүүлээд үзээд авах хэрэгтэй юм билээ. За одоо жишээлх юм бол ямар нэгэн хүнийг хараад тэ одоо ямар гоё бие авч явж байгаа, ямар гоё хувцастай юм ч гэдэг юм уу те ингээд ийм өмсөн зүүсэн тэр юуг нь хараад шууд ингээд атаархаад тэгээд ингээд за иймэрхүү хүмүүс угаасаа л тэгсэн бид тэгээл үдтэй баян аав ээжтэй гэдэг ч юм уу. Тэгээд ингээд бодоод орхихоос илүүтэйгээр growth mindset-ийн сэтгэлгээ нь яаж сэтгэх хэрэгтэй вэ гэхээр энэ хүмүүс одоо ямар сургуулийг төгсөөд ямар одоо боломжийг олж хараад те за эсвэл ямар одоо тийм habit-уудыг буюу одоо зуршлуудыг өөртөө бий болгоод энэ үндсэн дээр ийм гоё ингээд юм мундаг яваа юм бэ би юунаас нь суралцаж болох вэ те одоо би ингээд өдөр тутмынхаа хийж байгаа юм маань одоо ирээдүйд намайг ийм одоо амжилттай те ингээд эрүүл мэндийн талаар ямар нэгэн асуудалгүй ингээд ийм аз жаргалтай гэр бүлийг бүтээхэд одоо хэрэг болох юм би юунаас нь яаж суралцаж болох вэ гэдэг ч юм уу те тэр тийм mindset дээр бодож суралцаж одоо майндсетийнхаа шифтийг хийх одоо ямар бас аюу тийм энгийн дасгал санагцсан. За тэгэхээр та нар дараагийн удаа уцаа нэгээд тэг ямар нэгэн одоо юм амжилттай яваа хүнийг хараад за угаасаа л тэгсэн биз гэж бодохын оронд энэ хүмүүс яг юу хийгээд одоо тэг өглөөнийхэн туршланд юу байдсан болоо, ямар сургууль төгссөн болоо, ямар ном уншдаг юм болоо тэг яг ямар одоо зүйлүүдийг хийснийхаа хийж мундаг байгаа юм болоо гэд ийм growth mindset сэтгэлгээгээр бодоод үзээрэй. За дараагийн growth mindset руу шилжих арга бол ямар нэгэн шүүмжлэлийг одоо шүүмжлээс одоо зүхтах биш те тэрнээс ингээд шүүмж хийж байгаа хүнийг одоо тэгж үзэн ядаж ч юм уу те тэрэнд ингээд ийм реакт үзүүлэх биш шүүмжил хэлж байгаа тэр шүүмжээс одоо өсөх боломжийг нь олж харах. Одоо жишээлх юм бол энэ үнэхээр ингээд яг юм сонсох хэвээр зөв шүүмжээс би юуг нь аваад дараагийн удаадаа хэрэгжүүлж болох вэ гэдэг майндсет руу шилжих гэсэн үг. Одоо жишээлх юм бол миний хувьд бол би ингээд багаар ингээд видео хийж сурж байгаа. Видео хийд ингээд өмнө нь би за ингээд видео хийдэг хүн биш чадахгүй гэдэг fixed mindset-ээс за би хараахан одоо маш ингээд тийм чанартай, сайн контент хийдэг хүн болж одоо хараахан болоогүй байна. За тэгээд би энэнд суралцаж яваа. Ингээд ийм сайн болж яваа гэдэг одоо энэ майндсет руу шилжиж байгаа. За тэгээд тэрний бас ингээд өөртөө хэрэгжүүлж байгаа нь яг энэ дөрөвт гаргана байгаа байхгүй юу? Одоо хин нэгэн хүн одоо шүүмж үзүүлэхэд одоо жишээлх юм бол те аваад очоо аягүй сайн сонсогдохгүй байна. Чиний яриа сайн сонсогдохгүй байна.
За тэгээд хитрхи их нурших юм бол яг ингээд юм хүмүүс гол сонсох хэрэгтэй юм олж авч чадахгүй ингээд дундуур нь гарчиж магадгүй байна ч гэдэг юм уу те. За ийм шүүмжүүдийг яг өсөх хөгжих боломж юм байна гэж би хүлээж аваад за би ингээд микрофонтой байх юм бол хүмүүс аудио илүү сайн болох юм байна. За би ярих хэвээр юм маш сайн олон таван илүү дутуу өгөхгүйгээр тодорхой шууд видеоныхоо гол хэсэгт орсон зүгээр юм байна ч гэдэг юм уу те. Яг энэ хүмүүсийн одоо ийм хэрэгтэй шүүмжүүдийг өөртөө хэрэгжүүлээд за энэ нь намайг өсөл хөгжилтэд хэрэгтэй зүйлүүдийг хэлж байгаа юм байна гэд энэ сэтгэлгээгээр явж байгаа. Тэгэхээр яг өөртөө хэрэгжүүлж үзээд яг хэрэгтэй гэсэн юмнуудаа та хэдэд бас хуваалцаж байгаадаа маш баяртай байна. Нэг видеог ингээд бичээд ингээд суралцсан юм хуваалцаад яг надад үлдэж байгаа ингээд миний олж авч байгаа юм бүр маш их байгаад байгаа. Тэгэхээр дараагийнхаа бичлэгүүд бас өөрийнхөө сурсан юмнаас та бүхэнтэйгээ хуваалцна гэдэгт бүр маш гоё санагдаж байна. За тэгээд энэ бичлэгийг бас ингээд хийж сууж байгаа юм гэсэн миний fixed mindset-ээс growth mindset рүү шилжиж байгаа одоо ингээд үйл явц байгаа. Тэгэхээр та хэд маань өдөр тутмынхаа амьдралд яг энэ mindset shift-ийг хэрэгжүүлээд үзэх юм бол маш гайхамшигтай өөрчлөлтүүдийг өөрийнхөө амьдралд авч ирэх чадах байх гэж би найдаж байна. Хэрвээ яг одоо яг өөрөө итгээд яг би энийг өөрчилж чаднаа. Би хараахан одоо growth mindset-тэй болоогүй байгаа ч гэсэн би одоо энэ progress буюу яг өөрчлөлөөр хичээж байгаа. За тэгээд би энийг одоо growth mindset-тэй болсноор ийм давуу талуудыг те ийм олон гоё юмнуудыг олж чадна гэж өөртөө хэлж итгүүлээрээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Хайрлаа.